Монгол банк үзүүлж байна. Зээлийн мэдээлэл гэж юу вэ? Зээлдүүлэгчийн өмнө хууль гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл. Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ? Монгол банк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчийн зээлийн мэдээлэл болон төлбөрийн мэдээлэл. Зээлийн мэдээллийн сангийн зорилго сайн зээлдэгчийг дэмжих хүү багтай урт хугацааны зээл авах боломж үүсгэж, зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч. Банк бус санхүүгийн байгууллага, хадгалам зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани, төрийн байгууллагууд, өөрийн холбооны операторууд Монгол банктай зээлийн мэдээллийн сан ашиглах талаар хамтын гэрээ хийсэн хуулийн этгээдүүд. Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ? Сайн зээлдэгч нь хугацаанд төлөлт хийдэг. Муу зээлдэгч хугацаа хэтрүүлэн төлөлт хийдэг, эсвэл хийдэггүй. Өр төлбөр төлөгдөх хугацаанаас хэтэрсэн хоногоор нь дараах байдлаар ангилдаг. 15 хоног хүртэл хэвийн, 90 хоног хүртэл анхаарал хандуулах, 91-ээс 180 хоног хүртэл хэвийн бус, 181-ээс 360 хоног хүртэл эргэлзээтэй, 361-ээс дээш хоног муу зээлдэгч хэмээн ангилдаг. Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн зээлийн муу төвхтэй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн хууль журам байдгүй. Ийм дүрм журам байхгүй. Тухайн зээл олгогч байгууллага зээлдэгчийн өмнө болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдлийг тооцож зээл олгох хэсэг шийдвэрийг бие даан гаргана. Зээлийн мэдээллийн сангийн лавлгаа үн төлбөргүй. Зээлийн мэдээллийн сангийн лавлгаанд дараах зүйлс багтдаг. Регистрийн дугаар, анх олгосон зээлийн хэмжээ, зээл олгосон огноо, зээл төлөгдөх огноо, валютын нэр, зээлийн өрийн үлдэгдэл, зээлийн ангилал, хэвийн, хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу, барьцаа хөрөнгийн төрөл бүлэг, дэд бүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар, барьцаа алсан гэрчлэгээний улсын бүртгэлийн дугаар, зээл олгосон банк. Зээлийн мэдээллийн сангийн лавлгааг хэрхэн авдаг вэ? Харилцдаг санхүүгийн байгууллагын төв салбарт хандаж, зээлийн мэдээллийн сангийн мэргэжилтнээс бичиг баримттайгаа очин авч болно. Монгол банк иргэн аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн сангийн лавлгааг гаргаж өгдөггүй. Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн мэдээлэл хэдийн хугацаанд хадгалагддаг вэ? Таны зээл бүрэн төлөгдөж дууссан бол 6 жил. Таны зээл бүрэн төлөгдөж амжаагүй эсвэл төлөгдөөгүй бол зээлийн мэдээллийн санд хадгалагддаг. Мөн зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч мэдээг оруулсны дараа тэр даруйд зээлийн мэдээллийн сан шинжлэгддэг. Хэрхэн зээлийн муу түүхийг арилгуулах вэ? Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг устгах хэрэг хэмж байхгүй. Зээлийн мэдээллийн лавлгаанд ташаа мэдээлэл орсон бол мэдээлэл нийлүүлэгч буюу зээл олгосон байгууллага үнэн зөв болгохыг шаардах хэрэгтэй. Та зээлээ хугацаанд нь төлснөөр дараагийн зээл дээр илүү бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлтөй зээл авах боломж бүрднэ. Монгол банк үзүүлэлт